2019 оноос хойш ингээд тэгтэн бол хамаач 4-5 жил болж байна. Тэндээс хойш тэгээд манай ээж аавын нутглаас нээж аавын аав ээж тэгээд одоо би ингээд нутглаад багасаа л одоо энэ ууланд ингээд одоо энэ хариулал ирвсэг тэмтнийг хараал аргалан ангирыг хараал тэгэл ингээд нутглал энэ тэнэр үйдэлсэн. За ирвсэг тэмтэн дээр юмны олтор зулцгаа болох дээр ерөнхийдөө үлдээчгээд яагаад тэр яваад байныхаа тэр нэг бас ижтэжээлээ нухлахын тулд явд юм шиг байгам. Тэгээд тэр одоо бас яваад тэр болгоны өөрхөн ижтэжээлэнд таарддаг юм шиг байгам. Тэр зарим үед яваад бас 7 хоног ч юм уу 2 хоног ч юм уу 3 хоног тохиолдол гардаг юм шиг байлаа. Ижтэжээлээ олж ажил ирж одоо бас тэгж нөгөө зулцгнуудаа бас тийжээх шим тэжээл мэжээл одоо нэс юм өх барихт одоо тэгжээж хоосон мэдээж байх дээр ч одоо зулцгнуудаа тэжээж чадахгүй л болддог болов гэж хүний бодлоор бол тэгжил бодож байгаа юм. Тэр тийм болол мэдээж тэгж байгаа. Тэгээ гүмнүүд нь болох ард үлдээ тэр 2 хоног жагаа нөхцөлцөн тэр ч бас л тэр хооронд бас янз бүрийн асуудал бас байгаа. Тэд нэр хөвж яхад одоо өөрийн янз бүрийн ирвсүүд ирээд тэдний ирийг ч бас гэмтэй гарах тохиолдлууд гараад эсвэл гинтж байгаа юм уу гинтжиж байгаа юм уу тэд нэр өөрсдөө бас гадуур дотор явж байгаад бас нэг хоол тэжээлгүй байвал бас ганц нэг нь ерхийдээ бас харангалаад муужрах тохиолдлоор гэдэг байгаах. Тэгээ тэр яагаад одоо ингэ хаяад толоо нэг ард нь эднэр яг ямар асуудлаас болж ийнэ гэдэг нь гинтж байгаа гэдгийг би бас их судалмаар санагдаад байд юм л. Тэгээд одоо бас ийм илүү зураг мөрөг авахд бас илүү хүчин чадал сайтай камертай болж байна. Тэгээд одоо бас дараагийн судалгаа хийхэд тулд энэ камер хамгийн гол нь чухал байгаа юм надад. Бусдаар би одоо нүдэрээ хараад тэрийг одоо ингээ хүмүүст ярихад хүмүүс бас тэр болгоно худлаа ярьж ин л гэсэн марг хэрэгтэй тамаг бараг тэр ш тэгэн болгонд ирэхэд тиймэрхүү. Тэгээд одоо тэр өгчин бас өөрөө батлахын тулд ингээ камер хэрэгтэй байсан учраас одоо тэг камертай болоод бас энэ судалгаагаас илүү гоё хийгээд та бүхэнтэй бас дараа нь дахиад эргээд бас уулзнаа.